Хөдөлмөрөө хөнгөвчилж орлогоо нэмэгдүүлсэн малчид. Таргаалахад 4 цаг гараараа бүлж, айргисгэж, ааруулаа хийдэг байсан суман хайрхан малчдын бүлгийнхэн өнгөрсөн зун энэ ажлаа хийсэнгүй. Гэхдээ тэд цагаан эдээг боловсруулахаа болсон биш л дээ. Тэр ажлыг механикжуулж үйлдвэрийн аргаар боловсруулдаг болжээ. Ер нь л ингээл гар ажиллагаатай байсан бүхнийг л бид нар ч ажиллагаагаа адил хялбар болгох. Тэгээд нөгөө цаг хугацаагаа хэмнэх зорилгоор л бүх тоног төхөөрөмжөд ер нь 100% авсан гэж хэлж болохоор байгаа. Тэгээ бид нар түрүүч чинь ер нь гар аргаар их ажилладаг байсан шүү дээ. Одоо ийм ялгар уутны чамыг бид ийм машинаар наадаг байсан. Одоо түрүүнд нэм жижиг юмар ингэж наадаг байсан. Тэгээд энэ жил болоод энэ чинь вакуум эрүүл ахуйн шаардлага хангасан вакуумжуулсан савлагч аавна гэд энэ үнийг авсан нь нөхгүй. Энэ үнийхээ ингэ 100% бүрэн дүр ашиглаж байгаа. Өөрөө бүх ажиллагаа гар байсан. Одоо бүх ажиллагаа захиргаанч учраас бас манай байгууллагын одоо энэ төрийн бас байгууллагын үйл ажиллагаа явуулахад бол нэлийн хөнгөвчлсөн. Одоо 70-80 литр айргийг нэг гараар үлгчдээ 4 цаг ордог байсан бол одоо энэ яг 50% хөнгөлөөд 2 цаг юм уу цаг 40 минут үлгэхэд л болцохоор ийм ажиллагаагаа хөнгөвчлсөн. За тэгээд сүүний машин бид нар ч бүр жижигхэн хужаа хятад машинаар машиндаг байсан. Одоо энэ тоног төхөөрөмжийн ийм орос машин болгоод энэ чинь цагт бол хэдэн 100-аар юу машин даа. Энэ 10 литрийн тогоотой. Одоо 20 литрийн имийг хэдэн минутанд л машинчиж байгаа бид хэд. Урд бид нар чи ерөөсөө хайрга 4 цаг ингээд өөрийнх нь гараар ингэж бүрддэг байсан бол одоо шууд 12-ийн аккумулятор ноцоосгоо залгаад тэгээд шууд 2 цаг бүлэгтэй зүгээр янзын гой тоосон. Чанарт бол өөрчлөлтнийх орохгүй. Сайжир нөхөс муудна гэж байхгүй шүү дээ ерөөсөө. Гараар хийжсэн юмыг тий бид нар ч улмал сайжруулж яах гэсэн үг шүү дээ. Одоо цахилгаан бүлүүр тэр савлагч эднэрч ерөөсөө эрүүл ахуй хөвд тий. Тэгээд цаг хугацаа хэмнэн чанарын шаардлагыг маш сайн хангаж яах гэсэн үг шүү дээ. Одоо сүүний шүүр мөрөгч одоо хэдэн давхар болоо шүүрчин шороотоос хялах цус нь орохгүй тий. Үйл болох төр бид нэр ингээс тий. Зуны загтууд бог. Ингээ үйл ажиллагаа болоор саатахгүй юм шиг надад санагдчихал та. За ер нь энэ төслийн буйнаар бид нар ер нь бүх юугаад хөнгөвчилж чадсан ажлынхаа арга технологи тэгэл одоо хийх ёстой юм одоо бүгдийг л хийж авах ёстой юм одоо авсал гэж манайх бодож байгаа ер нь. Дараагийн бодол би бол одоо энэ одоо тоног төхөөрөмжөө байрлуулах байр савны бодно гэж бодож байгаа. Бид нар ч одоо урд нь ингэж бүгдөө нээлж иймаа ингэж хийж бүрэн дүүрэн ашиглаж чаддаг байсан шүү дээ. Одоо ямаа саадаг айлгтан цөөхөн тэгэл ганц нэгээр нэг 100 ямаа 50 ямаа саадаг байсан бол одоо нийлээд ингээд энэ тоног төхөөрөмжөө ашиглаад байгаа ямаараа бүрэн дүүрэн хийгээд энийгээ борлуулна өрхийн амжиргаанд хэрэгтэй. Энэ санхүүжилт орсноор бол манай бүлгийн ард түмэн бол бас амжиргааны асуудал шал өөр болж байгаа шүү дээ. Бүх юм цахилгаан тоног төхөөрөмжтэй болсон. Ер нь бол цаашид бол үйл ажиллагаа бол сайн явагдах байх л гэж бодож байна. За бид нар хамгийн доотлоор одоо ингээд хийхдээ нэг өрхөх гэж хийхдээ одоо нэг 3 саятай гарч илээ. Тий, ерөөсөө тий хамгийн багаар тооцоод бодоход л одоо жилийн орлого нь. Тэгээд 4-5 өрөх гэх юм бол нэг 20 сая төгрөгийн ашигтай ажиллагаар. Тэгээ энэ төсөлд хамрагдаж ингэж үйл ажиллагаа явуулсан та бүхэнд маш их баярлалаа гэж хэлмээр. Дайны дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй Монголын унган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангахын төслийн бичил төслийн санхүүжилт авсан 39 нөхөрлөл хоршооны нэг, Говьалтай аймгийн Эрдэнэ сумын суман хайрхан малчдын нөхөрлөл нь гар ажиллагаатай байсан цагаан эдэний үйлдвэрлэлээ механикжуулж, үйлдвэрлэлийн бүтээмжээ өсгөн өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжоор ийхүү хангагдаад байна. Их байгальтай ээлтэй хандцгаая. Монголын унган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь энэ шүүр төсөл.